Улаанбаатар хотод хараагүй иргэдэд зориулсан нийтийн тээвэр замын тэмдэг тэмдэглэгээ ховор завг нь хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалах тухай хуулинд ажиллаж амьдрах орчин нөхцөлийг сайжруулах. Тэр дундаа барилга байгууламж, зам талбай, нийтийн тээврийг хүртээмжтэй, ээлтэй байлгах гэсэн заалт байдаг. Гэтэл энэ хууль амьдрал дээр хэрэгжихгүй байна. Таны бэрхшээлтэй хүн гэрээсээ гарлаа л гэхэд маш олон бэрхшээл тулгарч байгаа. Энэ дундаас тулгарч байгаа бэрхшээлийн нэг хэсгийг одоо та бүхэнд харуулъя. Яг битүүрийн зогсож байгаа энэ хэсэг бол Монголын хараагүйчүүдийн холбоо руу явах зам байгаа. Гэтэл зам гэдэг биднээс зориулсан зам байхгүй юм шиг байна тий. Энэ зүгээр машины хажуу талаар тавьдсан тэр гүүрлүүгээ аваачих. Явган зам яваад штэ одоо бол. Энэ нэгэндээ тактил замтай бол эн чинь шууд нөгөө саяных шиг ингээ шон дээр очиж мөрөхгүйгээр тийм ээ. Юу яах хэвтэй. Тэр тактил зам шонгийнхаа хажуугаар гарч идэг нэг тал байдгийг. Энэ дээр л ерөөс алгал байна л да энэ. Мөргөш. Ер нь манай 19-ийн бодлого гэж штэ үйлдвэр комбинатын хөшөөд бодол. Тэрнээс чинь одоо хэдэн жилийн өмнө замын өргөтгөөд явган зам нарийнхан болцсон. Яг нөгөө шончин өөрөө голд нь орчод байгаа байхгүй. Хараагүй хүн тэмтрэгч аргагүй асфальтын зам нийслэлд олон бий. Явган хүний замын голд тараншайн байрлуулснаас гадна зам дагуу автомашины зогсоолууд ойрхон байрлуулсан хараагүй хүмүүст хичнээн төвөг уддгийг эрүүл сарвал хүмүүс огт мэдтгүү гэж ярьлаа. Ийм тараншааны нөхнүүд бол ингээд таглаанууд ингээд овоцсон таглаан зөндөө байгаа шүү дээ зам дээр. Тэглээд очихоос ихсэл асуудал үү? Тий одоо тэгэл тагаараа үзэл тойрол яваад байна л да. Нууд бол яг нөгөө хааны өсөлтөө хүмүүсийн тактилын зам бол хаана очих газар яг тэнд нь хөтч зам нь яг очдог. Замдаа ямар нэгэн саад байхгүй. За тэгээд шон тийм тараншааны нүх хэдэр бол хийх ёсгүй шүү дээ энэ зам дээр нь. За энэ зам дээр бол одоо жишээ нь энэ замын одоо тактилын замын эргэлтүүд эдэр бол бас манай Монголд бас хийж байгаа нүүднээс эргэлт нөгөө анхааруулах тэмдэглэгээ эдэр бол байхгүй. Ингээд шулуух явж байгаа. Одоо энд бол жишээ нь ингэсэн байгаа шүү дээ. Энэ зам ингээд хажуу тишээ ингээд ташуу ингээд хээтэй гараад ирэнгүүт энд одоо хүн яах юм мэдэхгүй болчих шүү дээ. Энэ хажуу тишээ эргэж байгаа юм уу? Яаж байгааг нь мэддэхгүй. Нэг юм гоёлын маягаар ингээд янз янз хийгээ ичдэг. Ер нь дууд гэрлэх бол манайд 2 3 хол байгаа шүү дээ хотод. Яг одоо тэгээ гэлэн тохиогүй гал яаж мэдэж гараад байна? Тэгэл хүн зогсон ш. Гүүд яарч яваа тэгээд өөрөө зоригонд л орно шүү дээ. Яг засам юуг нь олцсон гарцыг олцсон үед бол хүн ирж бол ганаж хүн одоо танд тусалж байна уу? Ер нь таслах гайгүй шүү. Зүгээр яг хүмүүс анзаарах байлцсан. Хуучны батгад нөгөө гар утсан даа их анхаарал өгөө те. Зарим нь өө чихэж их зүүцсэн барьцсан хүүхдүүд бол тэр сонсдгүй байлаа л дээ. Намайг тусланд гоогаад байгааг. Энэ гарцсан дээр гоныг зогсдгүй дүрэн байдаг шиг санаад байдгийг. Гэтэ энэ манайхан гарсан дээр зогсчдаг. Зун нөгөөт ачаанаас урт тийм мод ачсан портрийг тойрч гарч ийн гэж байгаа. Тэрнийг нь ачаал ингээл мөрөгчж байгаа камераараа. Дууд гэрлэн тохио байхгүй. Хаа нэг тактилын зам байдаг ч стандартад нийцэхгүй. Энэ мэтчлэн асуудлаас болоод гэрээсээ гараад л явахдаа үргэлжийн сэтгэл дөвшдөг болохоор аль болох гадуур явахгүй байхыг илүүд үздэг гэлээ. Гэтэл харааны бэрхшээлтэй иргэн нийгмийн харилцаанд орох, ажил хөдөлмөр эрхэлж арга гэртээ нэмэр болохыг хүсдэг. Хашаанаасаа гараад л алхам тутам саад бэрхшээлтэй тулгарч байгааг харааны бэрхшээлтэй иргэд ярьж байна. Харааны бэрхшээлтэй иргэнийг ажилд авдаг, ажилуулдаг газар ховор байна. 11,800-аар харааны бэрхшээлтэй иргэний ердөө 4% л ажил хийж байна. Ихэвчлэн тэд массажист хийж байна. Массажийн төвд бол ажлын байр хангагдаж байна. Нөгөө операторчнэр бол бага байна. Эсгийн гар бол морин хуурж хөөмөж зарал төгжим ангар бол төгсөгчнөр бол ер нь ажлын байр бага байна. Тэгээ голцоо сүүлд хараагүй болсон хүмүүс дийлийнх нь байдаг учраас урд нь ажил хийж хагаад ажилгүй болцсон. Хараагүй болцсон хүмүүс байдаг. Тэгээ миний бодлоор бол за урд нь ажил хийж байгаа тухайн ажлын байранд харааны бэрхшээлтэй болчлоо. Тухайн үеийн холбоонд ирээд мэрэгшлийн зэрэг баримжаатай болоод гадар бие таах чадвараа эзэмшээд нөхөн сэргийдэд ирэх юм бол тухайн хуучин ажиллаж байсан тухайн хүнийг олж өгөл өөрөө тухайн хүмүүс нь тассан таньдаг газар юм чинь ажлын байрт нь эргэ буцаага авчдаг бол тэр заавал төрийн оролцоогүйгээр тухайн олмын байгууллагын дотоод асуудлаа шийдэх бүрэн боломжтой. Нэгд хараагүй болсон гэдэг тухайн хүнийг хаалгаа хагаад дараад нөгөө хүн авчиж жишээтэй.
Ажил хийхгүй зүгээр сууж халамж хүртэх гэсэнгүй. Наад зах нь нээлттэй зам талбай нийтийн тээврийн хүртээмжийг шийдээд өгчихвөл хэний ч тусламж авахгүйгээр гараа хөдөлгөөд хийж болох бүхий л ажлыг хийж чадна. Хамгийн гол нь эдгээр хүмүүстэй анхаарлаа хандуулад шаардлагатай орчныг нь бий болгоод өгчихвөл операторчин баристагаас эхлээд бүхий л ажлыг хийх боломж байна гэлээ.